За энэ өнөөдрийн талаар бол үнэс олон асуудал нь бол масны уурга ууж жинэ нэмэх үү гэж асуудаг хүмүүс. За тэр бол заавал биш. Яаж жинэ нэмхий гэдэг вэ? Ерөнхийдөө өдрийн калорийн эрчилгээний одоо хэмжээ ажтэй те. Та нарт өдөрт 3000 калори авах хэрэгтэй бол 3500 авал та нарын жин нэмнэ. За тэгээд жин нэмж байгаа л нэлээ их илчлэг авах шаардлага болно шүү дээ. За нэг 4500 авал та нарын жин ингээд нэмэгдээ гэж бодъё л та. Гэхдээ та нар идж байгаа хоол шингээж чадахгүй бие чи хүлээж аваад ингээд 100-аад орохгүй байвал та нар ийм өөрийгөө иймээр дэмжиж болно. Энэ ердөөсөө 100 г дээр нэг 400 ккал. Тэгэхээр усан дэм сүн найруулгаар ингээд урсаад ороод бий болчдөг. Тэр бол хэлбэр таалтан. Тэгээд хоолоо бэлтгэх шаардлагагүй зөвөр сүүн дэмүү усан найруулаад тарганд чигээд сутгаад идэж болох амар хэлбэр байгаа болохоор та нар илүү цагаа хянана гэсэн үг. Тэгж та нар ойлгож болно. Тэгэхээр бас асуулт нь бол ийм масны ургуул би 10 кг нэмэх үгүй юу гэж асуудаг. Эсвэл сардаа дунджаа хэдийг нэмэх үү? Тэр бол хүн хүнээс шалтгаална. Ямар хүн ууж ийн хурдан бие ориенттай юу, ажил их хийдэм үү, эсвэл хоолоо сайн идэж чаддсан үү? Эсвэл хоолны дурс муутай юм уу? Ерөнхийдөө хүн өөр болохоор залуучуудаа ийм асуулт асуух нь ерөнхийдөө зохимжгүй. Хүн уугаад үзээд өөр дээр дуршаад үзээд байвал илүү та нарт сайн. Тэгэхээр би яг анхнаасаа та нар уурга авъя гэхээр ийм кил гэж та нар амлаж чадахгүй зүгээр ерөнхийдөө ойролцоо хэд нэмхийг хэлнэ. За тэгээд энэ бол зөвхөн энийг уугахдаа та нар хоолоо багасгаад энийг уух биш. Зүгээр идж байгаа хоолн дээр өдөрт идж байгаа хоол чинь 3500 калори тавил энүүнээс дахиад нэмэлтээр 100 г-аар 2 удаа 50 г-аар уухаар тэр 400 ккал илүү авчихаар та нарын бие ердөөсөө цаанаасаа жинэ нэмнэ гэсэн үг. Тэгээд та нар ойлгож олно. За окей залуусаа энэ видео та нарт ойлгомжтой байсан гэж би бодож байна. Тэгээд та нарт энэ видео таалагдчихвэл лайк, шеэр дарахаа бити мартаарай. Хайртай шүү. Амжилт. Peace out. Пум.